Таны мэдэх хэрэг. Ашиг сонирхлын зөрчлийг удирдах вэ? Таны мэдэх хэрэг. Авилгаас урьдчилан сэргийлэх асуудлын талаар ярихад манай нөхцөлд дэлгэрүүлэн авч үзвэл зохих олон асуудал байдаг. Тэдгээрээс ашиг сонирхлын зөрчил гэгчид чухам юу болох тухай тусгайлан өгүүлье. Ашиг сонирхлын зөрчил ах トゥ хамаатан садан найз нөхөддөө давуу эрх олгох гэдэг гурван ойлголт нь хамтдаа нэг лүгээр илэрхийлэгддэг. Төрийн албан хаагчийн нэг талаас ард түмний эрх ашигт үйлчлэх үүрэг, нөгөө талаас хувийн сонирхол хоорондоо зөрчилхийг ашиг сонирхлын зөрчил гэнэ. Өөрөөр хэлбэл ажилтны хувийн сонирхол түүний албан үүргийг давамгайлж ирвэл байгууллагын ашиг сонирхол орхигдох буюу зөрчигдөх байдал үүсдэг. Ашиг сонирхлыг зөрчил байгаа тохиолдолд шийдвэрийг зөв үндэслэлээр гаргасан ч гэсэн тухайн байгууллагын нэр хүнд болон олон нийтийн итгэх итгэлд сэв суулгана. Зарим улс орнуудад төрийн байгууллагуудыг энэ асуудлыг зохицуулсан зан үйлийн дүрмтэй болохыг хуулиар шаарддаг. Ихэнх улс орон энэ асуудлыг сайн удирдлагатай байх явдалд онцгой чухал ач холбогдолтой үндсэн гол зүйл гэж үзэн ашиг сонирхлын зөрчлийн талаар тусгай хууль гаргасан байдаг. Ашиг сонирхлын зөрчил хэзээ илэрдэг вэ? Хүн болгон өөрийн ойр дотны хүмүүстэй хувийн сонирхлоор ханддаг. Хизээ нэгэн цагт энэхүү сонирхол нь тухайн хүний ажил дээр гаргаж буй шийдвэр, хийж буй үйл ажиллагаатай зөрчилдөх нь гарцаагүй. Албан үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагч хувийн ашиг сонирхолтой хөтлөгдсөн буюу хөтлөгдсөн мэт байж шударга бус шийдвэр гаргавал ашиг сонирхлын зөрчилтэй харагддаг. Хувь ажилтнанд тохиолдож болох зарим жишээнээс дурдъя. Төрийн албан хаагч өөрөө тендерийн комиссд орсон мөртөө тендерт өрсөлдөгчдөд зөвлөгөө өгөх. Байгууллагын нийлүүлэгч ба гэрээлэгчдийн санхүүгийн талаас сонирхож байх. Өрсөлдөгч байгууллагад цагаар ажиллах, зөвлөгөө өгөх зэрэг үйлдэлхийн нууцаар туслах. Удирдах ажилтан хүн ажилтнууд болон бизнесийн холбоотнуудтайгаа хамт мөрөөдөө тоглох гэх мэт. Ашиг сонирхлын зөрчил нь хэд хэдэн төрлүүдтэй. Бодит буюу одоо байгаа ашиг сонирхлын зөрчил. Тухайн ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж болохоор байгаа нөхцөл байдал. Жишээ нь таны шалгаруултыг нь удирдах байгаа тендерт танай дүүгийн компани оролцож байгаа. Төсөөлөгдөж байгаа ашиг сонирхлын зөрчил. Тухайн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхад хувийн ашиг сонирхол нь үйлчилж байгаа гэж ойлгогдох нөхцөл байдал юм. Хүү тань нэгэн яамд ажилд орохоор шалгаруултанд оролцож байгаа. Та сонгон шалгаруултын аль ч хэсэгт ороогүй боловч тэр яамны ажилтан тул таныг ашиг сонирхлын зөрчилтэй байгаа хэмээн төсөөлөх нь бий. Үүсч болзошгүй ашиг сонирхлын зөрчил. Ирээдүйд тухайн ажилтны албан ажилд хувийн ашиг сонирхол нь нөлөөлж болзошгүй нөхцөл байдал. Жишээ нь танай дүүрэг буюу хорооны нутаг дэвсгэр дээр байдаг хувийн эмнэлгийг таны найз худалдан авах гэж байвал үүнийг энэ төрөлд хамааруулж болно. Ашиг сонирхлын зөрчилийг хэрхэн тодорхойлох вэ? Ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох удирдах нь амаргүй байдаг. Юуны төрөнд хэн нэгэн ажилтан албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил байгааг тодруулах хэрэгтэй. Энэ нь тухайн ажилтан албан үүргийн гүйцэтгэлд ашиг сонирхол нь нөлөөлж байж болох, нөлөөлж байгаа харагдаж болохыг тодруулах нь чухал. Ашиг сонирхлын зөрчлийн тохиолдол бүрийг тодорхойлох арга гэж байхгүй. Гэвч ямар ч тохиолдолд нийтлэг ашиглаж болох альва ашиг сонирхлын зөрчлийн шинж тэмдгүүдийг илрүүлэхэд тусалдаг асуултуудаас танилцуулъя. Ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлоход туслах асуултууд. Надад албан үүрэгтэй минь шууд зөрчилдөх буюу зөрчилдөж харагдах амин хувийн ашиг сонирхол бий юу? Энэ асуудлаас шалтгаалж одоо болон ирээдүйд миний албан үүрэгт үл нийцэх, эргэлзээ, тэнэгэлзээ төрүүлэх үйц нөхцөл байдал үүсэх үү? Энэ ажил буюу шийдвэр дэх миний оролцоог хүмүүс хэрхэн хүлээж авах вэ? Үүнээс болж надад болон байгууллагад маань эрсдэл учрах уу? Би энэ асуудалтай холбоотой ямар нэг үүрэг амлалт хүлээсэн билүү? Би ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг үл тоомсорлвол үр дагавар нь юу байх вэ? Гэсэн асуултууд байна. Эдгээр асуултуудад нэгээс дээш тийм гэж хариулахаар бол энэ асуудалд оролцуулах эсхийг нягтлах дохио болно.
Төрийн жинхэнэ албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Монгол улсын төрийн албаны тухай хуулиас 15.1 албан үүрэгтэйгээ холбогдлогын асуудлаар нам олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох. 15.1.2 ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох. 15.1.3 албан тушаалын бүрэн эрхээ шашны эсвэл шашингийн үзлийн ухуулах, сурталчилгаа хийхэд ашиглах. 15.1.4 албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнг, техник хэрэгсэл, санхүүгийн их үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглах, завших. Ашиг сонирхлын зөрчилийг хэрхэн удирдах вэ? Төрийн байгууллагын удирдах ажилтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчлийг ямар боловч илрүүлдэг, илтгэдэг механизмыг тогтоохыг хичээх ёстой. Ашиг сонирхлын зөрчлийг удирдах арга, орчны онцлог, хууль эрх зүйн шаардлага, практик нөхцөл байдал зэргээс хамааруулан сонгоно. Үүнд хууль тогтоомжоор хориглох, холбогдох хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулах, ёс зүйн дүрмийг сахиулах буюу хувь ажилтнуудын ухамсар, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг илтгэдэг, төвчдөггүй байгууллагын соёлыг төлөвшүүлэх, дээд удирдлагаас үлгэр жишээ үзүүлэх зэргийг нэрлэж болно. Байгууллага нэгжийн удирдлагын зүгээс авч болох 6 арга хэмжээ бий. Нэгдүгээрт бүртгэх. Ашиг сонирхлын зөрчлийн илэрлийг тухай бүрдэнд бүртгэж байх нь эхний бөгөөд чухал алхам. Бүртгэснээр зөрчил шийдэгдэхгүй боловч дараачийн алхмыг тодорхойлоход их ач холбогдолтой. Хоёрдугаарт оролцоог хязгаарлах юм. Хэн нэгэн албан тушаалтан ажилтны тодорхой асуултанд оролцоог шаардлагатай үед нь хязгаарлаж болно. Үүнд тодорхой асуудлын хилэлцүүлэг, шийдвэрийн санал хураалт, мэдээлэл авах бололцоог хязгаарлах зэрэг ордог. Гуравдугаарт гуравдагч талыг татан оролцуулах. Хэн нэгний оролцоог хязгаарлахад хялбаргүй бол шийдвэрийн шударга байдлыг хангахын тулд бие даасан гуравдагч талыг татан оролцуулж болдог. Дөрөвдүгээрт асуудлаас холдуулах. Шаардлагатай нөхцөлд зарим ажилтан албан тушаалтныг уг асуудлаас холдуулах нь зүйтэй. Энэ нь ялангуяа чөлөөт хилэлцүүлэг хийх, гуравдагч талыг татан оролцуулах боломжгүй үед яригдана. Тавдугаарт хувийн сонирхлоо хаях юм. Албан ажлаа гүйцэтгэхэд хувийн ашиг сонирхол байхгүй гэдгээ харуулахын тулд хувийн асуудлаа орхих нь үр дүнтэй стратегийн нэг байдаг. Эзэмшдэг хувьцаагаа зарах, олон нийтийн байгууллагын гишүүнчлэлээ орхих зэрэг нь үүний жишээ юм. 6 дугаарт огцрох. Ашиг сонирхлын зөрчил ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байвал ажил албанаас гарах нь нэг шийдэл болно. Ялангуяа хувийн эрх ашгаа умартаж болохгүй, чадахгүй нөхцөлд үүнээс өөр аргагүй. Ашиг сонирхлын зөрчлийн удирдлагад дан ганц арга хэрэглэх нь тэр бүр амжилт авчирдаггүй тул хоёроос дээш аргыг хослуулан хэрэглэх нь элбэг байдаг. Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийг удирдсанаар авилга ба зүй бус үйлдэл гарах, нөхцөл буурах ба төрийн албан хаагчдыг үндэслэлгүй хардах, буруутгах явдалч багасдаг байна. Орон нутгийн удирдлагын ил тод байдлыг дэмжиж, авилгыг бууруулахын төслийн хүрээнд ил тод байдлын төлөөх түншлийн сан, Тайваны ардчлалын сангийн дэмжлэгтэйгээр Globe International төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэлээ.